Тийм юун дээр газар дээр ингэж ус хасгаж чагаад тэгээд тухайн орчныг гоо ингэ чиглэлтэй болгоод шүү дээ. Тэгж яхаа зураг авч ингэ сонсчихсан байхгүй. Тэгэхээр дээр агаарын чиглэл гэдэг ч юм уу тиймэрхүү юм бас нөлөөлдөг юм шиг л. Ямар сонирхолтой тийм. Зураг тарахад бас тийм нөлөөлдөг байх нэ. Хөхтөнгөр радио бүтээгч подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарын зочноор Chick Vicious фото студийн үүсгэн байгуулагч, Tonda Gallery-ийн бас үүсгэн байгуулагчдын нэг болох чөлөөт уран бүтээлч Өнөр Баяр ураг дээрсэн байна. За сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Сайвж ирүү. Сайхан нарлаг өдрийн мэндийг хүргэе. За Өнөр Баярын хувьд бол маш олон сонирхол хоббитой хүн шиг санагддаг. Тэгээд яг ямар мэрэгчлээ вэ те? Өөрийнхөө талаар танилцуулаач. За миний мэрэгжил бол архитектор. 2013 онд шинжлэх ухаан технологийн их сургуулийн архитектор мэрэгчлэр сурч төгссөн. За тэгээд төгсөөд би 2 жил ажиллаад Америкт ажиллаж амьдарч агаад тэгээд тэр үед байхдаа ер нь бол фото зурганд төлөвгүй шин гэсэн. Тэгээд ирснээс хойш бол ер нь энэ чиглэлээр ажиллаад одоо энэ Tonda Gallery-тэй хамт. Одоо бидний манай найзтай. Үүсгэн байгуулсан студ биш галерей. Галерей тий. Фото зураг сонирхох болсон шалтгаанд хоёул фото зургийн талаар эхлээд ярилцъя тий. Фото зураг сонирхох болсон шалтгаан тий. Яг хизээ өөрийгөө ер нь зураг авах дуртай гэдгээ мэдсэн бэ. За энэ түүх бас их урт түүх гэсэн. Намаа бүр бага ахт. За тэр чад 12 3 та үе байх. Би нэг хипа авчихсан. Нэг 10 хоног л тоо. Оюутан сурагч солилцооны хөтөлбөрөөр. Тэгэхээр нөгөө тухайд манай нэг айл таньдаг айлын хэлсний камерыг би төр зээлж авч яваад. Тэгээд тэнд байхдаа ингээд зураг аваад яваад байсан. Тэгтээ яг тухайд ингээд хүмүүс чинь зөвхөн өөрсдөө л зургийг авдаг байсан байхгүй. Тэгсэн чинь миний авдсан зургнуудлаар дандаа нэг 30 кадраас нэг 3 л миний зураг. Тэгээ бусад зургууд нь дандаа миний нэг үзсэн харсан тэр үзэгдлүүдийг би ингээд буулгаад яваадсан байхгүй. Тэгээ буцаа Монгол дээр ирээд зургнууд аваалгасан чинь аав нааг амар зэмлжээс байхгүй. Тэгээ ягаад зэмлсэн гэхээр чи ингээ өөрхөн зургийг авахгүй яасан. Юу баах нэг авторитетний зураг авцсан гэхэд. Тэгээ яагаад тэгээд эргээд тэр зургуудаа харахаар бас нэг өөрхөн өнцөг мөцгөө олцсон те. Тэр моментаа бас сайхан мэдэрсэн нэг тийм зургууд байдаг байхгүй. Тэгэхэд хэд орчим настай байсан бэ? Нөгөө нэг хальстай байсан тий. Хальсыг ингэж гаргаж ирж байгаад бас хардаг байсан бид нэр тий. Тухайд чи нөгөө эхлээд нөгөө боловсруулдаг шүү дээ. Гэрэл зохиолохгүй тул тэгчээд нөгөө нэг за энэ зургуудыг угаалгая гэдээ бас тухай студид чинь угааж өгдөг байсан. Тэгээд тэрнээс дараа нь болохоор би яг оюутан болоод бас нэг хагас мэрэгжлийн камер авч ирсэн байхгүй. Тэгээд үндсэндээ нөгөө фотогийн үндсэн техник одоо яаж ажилтдаг ямар зарчмаар ажилтдаг тий. Тэрийг бас нэлээд сайн судлаад ойлгоод тэгэл үг гүнзгийрээд явчихсан л та. Ер нь энэ фото авахаар сонирхож байгаа анхан шатны сонирхогчдод зөвлөх юм бол яг юун дээр ер нь анхаарах хэрэгтэй юм бэ? Фото авахд хамгийн чухал зүйлсүүд нь юу вэ? За мэдээж ашиглаж байгаа камер бас чухал. Гэхдээ заавал нэг тийм үнэтэй камер ашиглах гэдэг тийм шаардлага байхгүй. Гол нь камер маань яаж ажилтдаг тэр зарчмыг нь ойлгоод за мэдээж нэршил биш гэрэл зураг гэдээ бид нэрлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр чинь гэрлийг л ойлгох ухаан байхгүй ерөөдөө. Тэгэхээр тохон орчныхоо гэрлийг мэдрэх, моментоо мэдрэх тэрэн дээрээс л ер нь эхэлнэ л дээ. Тэгэхээр мэдээж бас нөгөө харж байгаа үзэгдлийнхаа тэр нэг тухайн хэсэг нэг тийм дүрлжин дотор л гоё төрслийг авах гэдэг шүү дээ. Тэгэхээр бас зохиомж чухал. Гэрэл зураг авах, фото зураг авах гэдэг чинь бас цаагаараа юу яад юм шиг шүү дээ. Гэрэлтүүлгийн мэдрэмж бас суух нь тий тодорхой хэмжээний гэрэлтүүлэгч гэж мэрэгжил байдаг бол бас тэр тал дээр бас анхан шатнаас мэдлэгтэй ээжиж илүү гоё зураг авах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ гэрэлтүүлэг гэдэг нь зөвхөн та нэг фотон дээрч одоо уран зураг дээр ч бас маш их тийм чухал зүйл байхгүй. Тэгэхээр тэр тухайн гэрлийг мэдрээд хаанаас нь тэр объектыг харж зурвал илүү одоо хэлбэр нь сайн харагдах вэ гэдэг ч юм уу те. Илүү гоё хүний нүдэнд эвтэйхэн харагдах гэдэг
ч юм уу. Тэгэхээр дан ганц энэ фотонд бас гэрэл хамбардаг гэсэн үг шүү дээ. Ямар төрлийн зураг авах ерөнхийдөө юм төлхөө сонирхолтой байдаг вэ? За ингээд би авсан зургуудаа харахаар ер нь бол мэрэгчлэлтэйгээ холбоотойгоор ч ер нь бол гудамжинд авсан зурнууд их сонирхолтой байдгийг. Тэгээ би ч бас өдөө гадаа бас аялах дуртай. Тэгээ байгалийн зургууд бас их гоё байдаг. Одоо өөрийн чинь одоо дарж исэн те зургуудаас авж исэн зургуудаас одоо тод сэтгэлд одоо онцлмоор тийм зураг момент ямар мөч байсан бэ? За 2024 онд одоогоор ч 2 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. 2 жилийн өмнө манай гэр бүл тэгээд манай аав ээж найзууд бидэд хамт өмнө говь руу аяллаар явж ирсэн. Тэгээд явж байхдаа бидэд нэг айлд хончоод маргааш нь за нэг нар жаргахтай л ойролцоо тэр үл юм да. Тэгээд явж байгаад одоо бид нар ингээ баруун хойноос зүүн рүү чиглэлтэй ингээд явж байгаа байхгүй. Тэгсэн чинь яг тэр өдөр ингээд ийм бүтэн сар байсан. Тэгээд доогоор нэг гоё тэмэн сүрэг яваад тэнгууд нь машинаа зогсоож байгаад би гасан зураг авах гээд. Тэгээд хэд орчим цаг байдсан? За тэр ч одоо намар 9 сард штэ. Тэгэхээр чи нэг 7-8 цаг үед ч юм болоо. Тийм. Тэгээд тухайд миний нэг дурн нэг 150 амир том дурн байсан байхгүй. Тэгээд тэр сарыг тэр тэмэн сүргийг би ингээм хамт багтаах гээд бас багтахгүйс бах. Тэгэхээр бүр нэлээд хоошлж агаад нэг зураг авсан. Тэгээ яг нэг ард юм бүдрээд унчих юм билээ яач мэддэг. Та эргээд харсан чинь яг гоё юм. Нар та жаргаж байгаа тэр агшин тэгээд тэр нэг үйлдний хэлбэр тэр тэмээ сүрэг гэдэг аюу гоё тийм үзэгдэл харагдсан байхгүй. Тэгээд нэг сэлвэт зураг бийдэг. Тэр бол одоо миний хамгийн сэтгэлд гоё тийм зураг. Үзэсгэлэнд бас оролцож байсан тий. Тийм. За миний үзэсгэлэн орсон түүх гэдэг ярахаар оюутан байхдаа болохоор тухайн тэнхимдээ байсан фото зураг сонирхдаг. Оюутнууд залуучтайгаа нийлээд тийм хамтарсан үзэсгэлэн. За нэг 4-5 хоног л гаргаж ирсэн баг. Яг тэр сургуулийн квартир. Тэгээд дараа нь болохоор одоо манай Тонда галерейн анхны танилцуулах үзэсгэлэн дээр би бас өөрөө зургуудыг тэр хүмүүст танилцуулж ирсэн. Нийтдээ нэг 10 орчим зураг байсан. Тэгээд яг тэр үзэсгэлэн дээр сайн нийтэр гоё тэмээ сүрийн зураг байрласан. Зураг авахд одоо тухайн одоо зурагчны онцлог зураг авахд арга барил гэж байдаг бах. Чиний хувьд одоо зураг авахыг онцлог арга барил нь яг юу байдаг вэ? За би түрүүн хэлжсэн нөгөө гудамжны зураг авах сонирхолтой гэдэг ярьжсэн. Тэгэхээр нөгөө орчноо мэдрээд тухайн барилга байгууламжууд дээр одоо модулийг байршуулад яг миний одоо хамгийн гоё одоо жаргаж хийдэг юм. Тийм төрлөх юм. Тэгэхээр энэ бол орчноо мэдрэх бас чухал миний хувьд. Тэгэхээр тэр хүмүүсийн яг өдөр болгон хажуугаар өнгөрдөг тэр нэг одоо юу ч тийм хашаач юм уу нэг байшингийн боломж юм уу. Тэрийг арай нэг өөр өнцгөр хүмүүсийн харж байгаа өнцгөөр нь л харуулахыг л хүсдэг гэсэн үг. Гэрэл зураг, фото зураг ингээд дарах тий. Тэр мэдрэмжийн нэрнэг энэ сонирхол хобби нь яг хүнд ямар зүйлийг ингээд өгдөг юм шиг танд санагддаг вэ? За тэгэхээр яг тэр моментыг л ер нь түүх болгож үлдээж ин гэсэн үг шүү дээ. Одоо цаасан дээр ч юм уу дэлгэцэн дээр. Тэгэхээр тэр момент чинь дахиж хизээч олдохгүй учраас тэр үнэтэй моментыг хадгалж үлдэж байгаа юм тийм. Одоо сэтгэл тийм гоё үеиг мэдрэмж төрүүлдэг гэх юм уу. Тонда галерей хоёлаа талаар ярилцъя. Энэ одоо галерейг ягаад үүсгэн байгуулах болсон тэгээд үйл ажиллагааны чиглэл нь яг юу вэ те? Юуг харж энэ хүү галерейг нээсэн бэ? За манай галерей сая өнгөрсөн оны 2026 оны 3 сард яг албан ёсоор нэгдсэн. За энэ галерейг нээх шалтгаан нь болохоор үндсэндээ манай хоёр найз анх санаачилсан. Тэгээд би сүүлд нэгдээ тэгээд нээсэн. Манай галерейгийн гол зорилго болохоор одоо ингээд нуугдсан эрдэнэс гэж ярьдаг шүү дээ. Үнэхээр тийм потенциалтай авьяастай мөртлөө ингээд хийсэн бүтээлүүд нь хүмүүст ерөөсөө танигдаагүй. Тэг ингээд бүтээлийг харахаар бүр ингээд уулах алтмаар тийм ундаг залуучдыг одоо олон нийтэд
илүү гоо таниулах тийм зорилготой. Дээрээс нь бидний хийж байгаа бас нэг гол ажил маань болохоор бүтээлийг архивжуулах тийм ажлыг хийж байгаа. Тэгэхээр бүтээлийг одоо нэг тодорхой хэмжээний одоо шалгуураар сонгож аваад тэгээд фотог нь аваад дижиталаар одоо архив үүсгэж гэсэн үг. Тэгээд тэрийгээ цаашд нь бас нөгөө limited edition print гэж гаргадаг байхгүй. За энэ нь ямар хүчтэй вэ гэхлээр за одоо чи ингээд зураач байлаа. Надад ингээд зураг үзүүлээ. Би энийг limited edition гаргамаар байна гэх юм бол би зургийг аваад одоо тодорхой процессор тэр юм. Гэхдээ тэр нь бол энгийн зураг бас илүү төвөгтэй байхгүй. Маш олон шат амлаг цаг хугацаа шаарддаг. Тэгээд тэрийг нь болохоор тийм архивын чанартай цаасан дээр архивын чанартай принтерээр хийвлээд тэгээд одоо худалдаанд нийлүүлнэ гэсэн. Гэхдээ тэр маань нөгөө тухайн зураачийн зөвшөөрөлтөөр тэгээд доор нь өөрийнх нь гар үсгтэй байхаараа илүү нөгөө бас дагаад үнцэн давхар хадгалагдаад явна гэсэн үг л дээ. Тийм тэгэхээр ер нь бол иймэрхүү ажлуудыг хийж байгаа. Тэгээд нөгөө бидний концепт болохоор илүү нөгөө залуучуудаа чиглэсэн. Одоо хэд бас нэг тийм уламжлалт одоо бүтээлийг одоо галерейд байрлуулахаас илүү одоо орчин үеийн одоо illustration art эсвэл одоо нөгөө 3D figure ч юм уу тийм яг тийм орчин үеийн одоо төрхийг харуулсан тиймэрхүү бүтээлүүдийг илүү голчилж анилж авдаг гэсэн үг л дээ. Миний ойлгож байгаагаар бол яг аль бие усны эрхтэй одоо их хувь нэг зураг байхад одоо тухайн бүтээл одоо хүн болгонд хүртээмжгүй учраас одоо хэвлээд тэг копирайт маяг ингээ хэвлээд тэгээд үний хувьд ч гэсэн мэдээж хэрэг их зургаас бол тодорхой хэмжээний бас хямдхан байна бах тий. Тэгээд доороос нөгөө аль бие ясны одоо яг хүнийх нь өөрийнх нь гар үсгтэй гэдэг тэгэхээр бас их гоё онцлог. Тэгээд тухайн уран бүтээлчийн одоо бүтээлийг бол бас таниулж өгж байгаа. Тэгээд магадгүй одоо яг их хувийг авах боломжгүй хүмүүс хэрэг байх юм бол хэдий одоо яг хувилбарч гэсэн яг их хувийнх нь одоо тэрийг ингээд Канадч хэвлж байгаа гэсэн үг үү те. За ер нь бол тэгээ ойлгож болно. За бид нар хийгээд байгаа юм болохоор ер нь бол fine art printing гэж нэрлэдэг байхгүй. Тэгэхээр энэ хэвлэл маань зөвхөн тийм энгийн хэвлэл бол биш. Одоо нэлээд олон өнгөний пигментийг ашиглаж гаргадаг. Тэгэхээр өнгөний ялгарлыг бол маш сайн гаргаж өгнө гэсэн үг. Хоёрдугаар нэг хэвлж байгаа. За ер нь бол 3 юм байна. За нэгт бол маш сайн чанарын файл байх хэрэгтэй. За хоёрт нь маш сайн чанарын архивын чанартай цаас байх хэрэгтэй. За тэгээд тэрэн дээр ч мэдээж хийх юм чинь сайн чанарын маш өндөр DPI-гаар хэвлдэг принтер. Тэгээд хор нь болохоор бас архивын чанартай тийм хор байх хэрэгтэй. Тэгээд энэ эдгээр маань нийлж иж тийм цогц бүтээл болж байгаа гэсэн үг л дээ. Тэгээд энэ fine art print-ийг чинь дотор нь бол яг одоо ангилж болно гэсэн үг. За эхлээд л яг зүгээр стандарт print буюу одоо өдөр тутамд ашиглахтай маркетинг сурчлагын ч юм уу. Одоо тухайн момент нэг хэсэг ашиглаад өгчин гэсэн үг л дээ. Тэгээд limited edition special гэдэг бас хоёр төрөл байна. Special нь болохоор одоо нөгөө илүү дээр сайн чанарын принтер хоророо хэвлжээд дараа нэг жижигхэн хөлбөр гэх юм уу. Одоо тоон бол тийм тодорхойгүйгээр хязгааргүйгээр гаргаж болно гэсэн. Limited edition болохоор арай нэг жоохон том хэмжээтэйгээр одоо юу гэдэг нэг зөвхөн тайхан шиг ч юм уу хэвлээд дахиж тэгж томор хэвлэхгүй л гэсэн үг л дээ. Тийм. Тодорхой тоо заасан байдаг байна шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө за одоо чи нэг Монголд нэг юм сонир ойлголт байгаад байгаа. За чи ингээд нэг зураг худалдаад авсан те хин нэгэн зураачаас. Тэнгүүд за би энэ ингээд limited edition гаргамаар байна гэд манайдаар аваад ирлээ гэж бодъё л да. Гэтэл тэр хүн маань зураачаас нь зохиогч ирэхээ дагуу зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг. Тэгвэл ингээд бүтээлийн л авсан болохоор ингээд бүх эрхийг хамтдаа авсан юм шиг гэдэг ажиглаад байдаг байхгүй. Тэгэхээр яг нэг талтай бид нар ойлгох хэрэгтэй. Бас илүү таниулж сурчлах хэрэгтэй байхгүй. Зураач нураач энийгээ мэдж явах хэрэгтэй. Нөгөө цуглуулагч маань бас нэг мэдж явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр үүнийд бол бас бид нар хийж байгаа ажил бас хүмүүст одоо мэдээлэл өгч байгаа гэж ойлгож байна. За гадны жишээ ямар байдаг вэ гэхлээр ер нь бол нэлийн дээрээс ингээд жишээ болцсон байхгүй юу? Зураач нар бол ер нь ориг бүтээлээ барагтаа зарахгүй.
Өөртөө хатгалаад үлдэнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр мэдээж ингээд амар олон хоног өдөр жил зарцуулсан зураг ингээд хүнд өвөө явуулах чинь бас одоо хүүхдээ өвөд явуулж байгаа юм шиг тийм бас тийм сонир мэдрэмж байдаг байхгүй. Гэхдээ яг тэр ориг өөртөө авч үлдээд тэгээ нөгөө тэр limited edition ч юм уу special-ээр ингээд зардаг жишээ бол дэлхийд дээр аль хэдийн гараад ирсэн. Гэхдээ Монголд болохоор бас харцангуй шинэ байхгүй. Өмнө нь байсан уу? Анх удаа хийж гинөө? За миний сонсноор одоос нэг 5 жилийн өмнө юм одоо нэг заяасан гэж зурж байдаг. Тэр хүн анх ер нь Монголд нэвтрүүлжсэн юм шиг байлаа. Гэхдээ нөгөө зураг авалтын Монгол биш гадаад хийлгээд тэмцээнэ хэвлүүлээд тэгээ Монголын зах зээлд нийлүүлэхэд тухайд хүмүүс ойлгохгүй. Ингээд оншруулсан юм чинь авдаг ингээд гэх юм аа тий. Гэхдээ тэр чинь бол яг олшуулж байгаа нь бол мэдээж жоохон учир дутагдaltaй байх л та. Гэхдээ тэрний үн цэнд нь юунд орчин гэхлээр тэр зураг ингээд олон ширхэг хүмүүст ингээд хүрэх тусмаа тухайн ориг бүтээлийнх нь үн цэнийг илүү өсгөж өгч байгаа байхгүй. Одоо юу гэдэг нь те яг тэр оригийг нь авчих юмсан гэдэг тэр хорхоог нь хөргөж өгч гэсэн. Тийм. Өөр яах гэсэн бэлээ. Өөртөө энэ зурган дээр ярих юм юу гэдэг лээ? Сайн нэг юм асуух ч мартчихлаа. Танаа дээр одоо гарч ирсэн үзэсгэлэнгүүдээс хамгийн одоо онцлогтой тий тод үлдсэн тийм үзэсгэлэн ямар уран бүтээл чи ямар үзэсгэлэн байна вэ? За одоогоор бол манайх нэгтнээс хойш нэг 5 үзэсгэлэнгийн ард ер нь гарах гэж байна. За тэгээ энэ дундаас хамгийн их хүн ирж үзсэн үзэсгэлэн гэдэг онцлоод ярих юм бол манай Тэлмэнгийн үзэсгэлэн байгаа. Одоо манай 2 дахь үзэсгэлэн гэсэн үг л дээ. Манай Тэлмэнгийн онцлог нь юу вэ гэхлээр өөрөө нөгөө 3D програм дээр модель босоод тэрийг нөгөө 3D принтер хийвлээд тэгээ ерөнхийдөө энэ 3D принтер хийсэн баримлууд гэж ойлгож болно. Холоос л нөгөө арт фигюр гэж нэрлэдэг. Тэгээд тэр хүний бүтээлүүд нь яг илүү Монголд болохоор айгүй тийм шинэлэг байсан байхгүй. Тэгээ ингээд нийт ирсэн үзэгчдийнхаа ингээд насны ангиллыг ингээд аваад үзэхээр хинк нь бараг 100-ны 50-60 он бараг 10 жилийн хөлт байсан. Тэр их сонирхолтой үзэсгэлэн байсан. Яг эндээс харахаар ер нь ганц тэр үзэсгэлэн чиглэлтөө бусад үзэсгэлэн дээр ирж байгаа хүмүүсийн хараа манад бол ер нь залуучууд аюу их урлыг илүү сонирхож байна. Гэхдээ тухайн уран бүтээлчийнхаа настаа бас холбогдож гин үү? Харьцангуй насны хязгаар хамаарахгүйгээр ирж гин үү? Насны хязгаар бол хамаарахгүй. Гэхдээ яг нөгөө сегмент нь ялтчгүй эдгээр нөгөө сонирхлын зүйлүүд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нэг 10 жилийн хөвгт ч юм уу оюутнууд бол ялтчгүй сонирхолт нь илүү нийцээд илүү сонирхолтой санагдаж байна гэсэн үг л дээ. Тэгээ нөгөө Монголд тэр болгон ингэ байгаад байдаггүй харагдаад байдаг зүйл болохоор сонирхолтой байсан баг. Өөрөө чи одоо өөрөө чи одоо сүүлийн үеийн уран бүтээлүүдийг ингээд сонирхоод ахад өөрөө эдит хийдэг юм шиг байсан. Энэ тал дээр яг таны одоо онцлог арга барил нь яг юунд орж байна? За би түр хэлж нэг Америкт амьдарч байгаа дэрс ингээд. Тэгээд тухайн үед чинь яг тэр нэг гадаад байгаа тэр орчин маань одоо илүү нөлөөлсөн гэх юм уу? Өдөр болгон үзэж байгаа тэр кино одоо клип тэр нь болохоор яг тэр нэг өнгийг миний сэтгүүд суулгаад өгсөн гэх юм. Тэгээд тэр нэг тэр мэдрэмжээ гаргаж ирэх гээд байдаг гэж ойлгож байна л та. Тэгэхээр яг тийм илүү cinematic төрлийн өнгө жанраар зургийн өнгө тавилдаг, илүү хийдэг гэсэн үг. Тэгээ би яг Монголд ирснээс хойш одоо чи мэдж байгаа л гарцгээд олон гэдэг уран сайхны кино гарцсан шүү дээ. Season 1 2 3 гээд тэгээд энэ төсөл дээр бүтээн ажиллаж байсан байхгүй юу. Тэгээд энэ киноныхоо ангийн постер гэж ярьдیں۔ Тухаас нь нэг эпизод болгон дээр нэг постер зургуудыг гаргаж ирсэн гэсэн үг. Тэгээд яг нийтээр нэг ажиллаж исэн арга барил маань энтэй гоё нийтжсэн байхгүй юу. Тэгээ нэг тухайн зураг авалтын үед авсан шотоо илүү гоё тийм cinematic өнгөөр эдитлэнгүүд илүү гоё тийм нэг киноныхаа уур амьсгалыг гоё тодтогч өгчсэн гэсэн үг. Өөрөө эдит хийдэг тий. Тийм.
өөрөө зураг аваад өөрөө эдит хийгээд өөрөө текстүрэлт юу гэдгийг бүгдийг нэгэд эцсийн бүтээгдэхүүн гарч ийн гэсэн. Зургуудыг ингээд ажиглаад авахт гадны оронд авсан гэрэл зургууд илүү гоё тийм өнгөлөг байдгаа. Тэгээд манай Монголд авсан зургуудыг хараад тахаар төдийлөн бас яг адилхан байгаад идэггүй. Энэ яг юунда байд юм бэ? За ч их сонирхолтой асуулт байна. За миний зүгээр ажилласнаар шүү. За яг энэ чиглэл чинь бас Монголд хөгжөөд бас удаагүй байгаа. Тэгэхээр яг тэр нөгөө эдитинг хийж байгаа хүмүүсийн бас туршлага арга барил нь жоохон дутчихж магадгүй нэгдүгээр. Хоёрдугаар гэх юм бол гадаад байгаа тэр цаг агаарын байдал одоо ялангуяа агаарын чиглэл ч юм уу тиймэрхүү бас нөлөөлдөг би сонсч байсан. Тийм. Одоо чинь миний нэг сонсч байсан жишээ болохоор ингээд Германд альж исэн тийм оператор ирээд Монгол зураг авалт гэсэн гэж аахгүй. Тэгсэн чинь зураг авахынхаа өмнө тэр болохоор 100 болжсэн зураг авалт юм байлээ. Тэгсэн чинь тийм юун дээр газар дээр ингэж ус хасгаж чагаад тэгээд тухайн орчны гоо ингэ чиглэлтэй болоод шүү дээ. Тэгж яхаа зураг авчихсан гэж сонсчихсан байхгүй. Тэгэхээр тэр агаарын чиглэл гэдэг ч юм уу тийм юм бас нөлөөлдөг юм шиг л. Ямар сонирхолтой тийм. Тийм. Зураг тарахад бас тийм нөлөөлдөг байх нэ. Тонд арт дээр яг одоо ямар үзэсгэлэн гарсан байна вэ? Дэ сүүлийн сонин сайхан юу вэ? За одоо манай галерей дээр энэ жилийн бид нэр 5 дахь үзэсгэлэн болж байгаа гэсэн үг. За энэ үзэсгэлэнгийн онцлог нь юу вэ гэхээр бид хэд Чингис хааныхаа хөрөөгөөр одоо янз янзын артистуудын тэр өөр өнцгөр харуулсан бүтээлүүдийг одоо нэг дор барьшуулсан гэсэн үг. Тэгэхээр одоо хүмүүсийн цулуулганд байсан хизээж харуулж байгаагүй тэр зургуудыг үзэхдээ юм ховор боломж олдож байна гэсэн үг. Мөн дээрээс нь энэ үзэсгэлэн зориулаад шинээр тойрогсон тийм залуу бүтээлүүд бас байгаа. Тэгэхээр энэ бүгдийг нэг дор харна гэдэг нь бас сонирхолтой. Тэгээд энэ дундаас онцлох юм бол бас Африкт хийгдсэн Чингис хааны тийм маркнууд байж байгаа. Энийг үзэж харуул бас сонирхолтой. Тэгээд энэ үзэсгэлэн одоо 18 сарын 14 хүртэл гараад тэгээд бид нэг дотоод ажлын шалтгаанаас нэг тодорхой хэд хоног засварлага аваад тэгээд ирээд гарах юм. Тэгээд ирж гарахдаа нэг 20-оос 9 сарын дунд хүртэл гарах. Энэ үзэсгэлэн ер нь залуучууд их ирж үзээсэй гэж хүсэж байгаа. Дээрээс нь бас гадны хүмүүст бас үзүүлэхийг их хүсэж байгаа. Тухайн уран бүтээлчийн үзэсгэлэнгээр одоо дамжуулан юуг илэрхийлэхийг хүссэн юм бол? Тийм тэгээд ер нь бол хааны ч яг энэ л Чингис хаан гэсэн яг тийм бод төрөг бол байдгүй шүү дээ. Тэгэхээр тухайн уран бүтээлчд яг дотор нь байдаг Чингис хаан хүн бэ? Ямар хүн байсан бэ гэдгийг өөрөөр одоо өнцгөр харах нь их сонирхолтой байгаа юм л да. Маш олон уран бүтээлчдийн бүтээл байгаа учраас тийм. Энэ нэг 10 хүмүүсийн бүтээл хувийн цуглуулах юм болоод шинээр хийсэн бүтээлүүд байгаа. За маш их баярлалаа. Битээрийн нэвтрүүлгийн энэ цаг мөчид ингээд өндөрлөж явах шиг байна. Тэгээд манай өнөөдрийн Хөх Тэнгэр радиогийн бүтээгч подкастын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн өнөр баяртаа баярлалаа. За тэгээд манай өнөөдрийн одоо зочноор Chick Vicious подкастуудын үүсгэн байгуулагч, Tondo Gallery-ийн мөн үүсгэн байгуулагчдын нэг болох залуу уран бүтээлч Өнөр Баяр, чөлөөт уран бүтээлч Өнөр Баяр өргөдөрсөн байна. Танд маш их баярлалаа. За баярлалаа. Энэ сайхан студид орж подкастны ярилцлаганд оролцсонд маш их баярлалаа. За баярлалаа. Баяртай.